Автомашин үйлдвэрлэлийн 100 жилийн түүхийн алдрын танхимд тавтай морил. Чулуун чулуу. Гэхдээ манай чулуу Probox. Тун саяхнаас та манайхан овоо Япон машин унж сураад дараа нь цахилгаан хослмол хөдөлгүүртэй машин унаад дараа нь бас нэг машин унж эхэлсэн. Тэр машиныг өнгөцгөн харах юм бол хэтэрхий уйтгартай, бас дөрвөлжин загвартай, сонирхол татах юм өөр байхгүй. Ядуухан боловч хүний амьдралын хүнд хэцүүг үүрэх тавилантай аргагүй шалгарсан төмөрхөлг байгаа юм. За, манай говьд явдаг машин ховроо. Та нарын ундаг тэр сайхан шилтөл болсон машинууд манай говийн элсэн дээрээ л шигчдэг нэмэргүй зоолигнууд байгаа юм. Тийм болохоор бид нар саяхныг хүртэл аавын цээж 69 30-гээд орс тэрэгнүүд унж байлаа шүү дээ. Гэхдээ тэгсэн чинь манаас мөн хөөрөө хүрлээ. Нэг навтгар цагаан тэрэг унж ирсэн юм. Бид чи яхад хөөрөө хүрлээгээд дэмээ унаа зайдлаад өвөл осохгүй, зунд цангахгүй гэж байсан чинь харин ч нэг тийм юм болоогүй. Хөөрөвгийн тэр дөрвөлжин цагаан тэрэг манай говийн элсэн манхан дундуур дөрвөн дугуугаараа дайраад гардаг байх шүү. За тэгэхэд энэ л цагаас эхлээд бид чинь Probox гэдэг надгар цагаан тэргийг бараг л бурхан багш шиг шүтэн дээдлэв шивдэ. Тийм ээ. Зундаа нэмэх 45 хэм. Өвөлдөө хасах 45 хэм хүртэл гүйдэрдэг Монголын цаг уурын амьсгалыг дааж даван туулж чадах машин ховролдоо. Гэхдээ Toyota-гийн автомашинууд аргагүй л манай газар шороон дээр шалгарч тэр тусмаа Probox хөдөө орон нутгийн замд эзнээ явгалж хээр хонуулаагүй сайн унаа гэдгээ нотолж харуулсаар л байна. Танилц энэ бол Probox. Toyota Probox-ууд 2002 оноос хойш эхэлж үйлдвэрлэгдсэн. Анхандаа аж ахуйн үйлчлэгэнд зориулагдаж худалдаанд гаргасан боловч удалгүй суудлын комби буюу вагон загварын Probox-ууд хэрэглэгчдийн гар дээр очгуулсан. За Probox-ыг худалдаанд гаргаад ердөө 1 жил өнгөрч байхад шинжилэл хийсэн байдаг юм. За энэ нь Probox хэрэглэгчид таалагдсан, ихтгэлтэй, чанартай автомашин байсан болохоор тэр юм аа. Toyota Probox-ийн TX гэмэх комби хэлбэртэй загварыг 2003 оны 5 дугаар сард G package болгон сайжруулжээ. Probox G package загвар бол нарны хэтяан туяаны хамгаалалттай салхины шил болоод цонхнуудтай. Цонхнууд нь автоматар өргөгддөг. Технологийн талаас нь нэлээд орчин үеижсэн машин байгаа юм. Тэгээд энэ загвараа 2003 оноос эхлэн Toyota Probox G package Limited гэж нэрлэдэг болжээ. Одоо Монголд хотын жолооч нараас эхлээд хөдөөгийн малчид хүртэл өргөнөөр унж амьдрал ахуйд ашиглаж байгаа Probox-ууд бол энэхүү 2 дугаар үеийн шинжлэгдсэн Probox-ууд юм. Одоо миний унж байгаа Probox 4 дугуйн маачдаг 1500 мотортой банкнд нь 50 литр бензин орчихно. Хөдөөгийн бид нар чинь ямар байнгын орлого цайлан энтергээд байх юм байх үштэй. Нэг жаахан төгрөг олгороо таарлсан бензин аль хийлгэж орхидог юм. Уг нь миний машин А92 бензинээр ажиллах ёстой л доо. Гэхдээ би заримдаа 80 хийчих тохиолдол бий. Тэглээгээд миний Probox унтар зогсоод эвдэрч хэмхрээд намаагаан хөдөө хөсөр хайчихаагүй юм сайн унаа да. Toyota Probox-д 2005 оны 8 дугаар сард хэсэгчилсэн шинжилэл хийжээ. Ингэхдээ жолооч гэрлийн тусгалыг удирдах боломжтой болж хаалгануудыг түлхүүрээр удирддаг болгосон байна. Бас хөгжим радио тоглуулагчийн 2 ширхэг цангинсан яригч нэмжээ. Энээс хойш үйлдвэрлэсэн Probox-уудын гадна тол нь дотроосоо удирдлагатай гадна хаалганы бариулууд нь өнгөтэй болсон байгаа юм. Япончууд Toyota Probox-ыг 5 янзын өнгөөр будаж шунхадан үйлдвэрээс гаргаж байснаас манайхан цагаан өнгөтэйг нь нийтлэг унтдаг юм а. За Toyota Probox TX-G package Limited 14 инчийн хөнгөн цагаан абууд тавьсан өнгө үзэмжийг сайжруулж туулах чадварыг нэмэгдүүлсэн юм а. Зүгээр яг өнгөц харахад 2005 оноос хойш үйлдвэрлэгдсэн
Toyota Probox-ууд нь 2002 оноос хойш 3 жил үйлдвэрлэгдсэн хуучин загваруудтайгаа нэг ялгадгааргүй харагддаг. За гэвч урдлын нүүр, хойд, бампер, карлан, за багажны хаалга, ачааны хэсгийн хэмжээ бүгд өөр болсон. За шинжлэгдсэн Probox-ыг Success гэж нэрлэх нь байгаа. Анхны Probox дараа үеийн Success 2-ын бас нэг ялгаатай тал бол тэдний жинэн юм. 2005 оны хүртэл үйлдвэрлэгдсэн Probox 1400 буюу 1 тонн 400 кг жинтэй бол сайжруулсан Probox буюу Success нь 1450 кг жинтэй болсон юм а. Probox хорооф их сайтай тэрэг. Яагаад гэхээр бид чинь элсэнд голдуу зүтгүүлэн шүү дээ. Элс бол машины чадал, мотор, хороофны тэнхэгч ястаа нэг шалган да. Гэтэл миний Probox-ын хорооф төдийгөөс өдий хүртэл яагаачгүй л гэд боддоо. За мэдээж Probox бол суудлын автомашин. Урдаа үл хамаарах тэнхлэгтэй, хой талдаа дан голтой, хамаарах тэнхлэгтэй. За урдаа хөргөлттэй дискийн тоормстой. За хойно барбан дискийн тоормстой. 2002 оноос хойш 3 жил үйлдвэрлэгдсэн Probox-ууд 1.3 болон 1.5 литрийн багтаамжтай CNG гэдэг хөдөлгөөртэй. Харин 2005 оноос хойш үйлдвэрлэгдсэн Probox Success-ууд 1.5 литрийн багтаамжтай 1NZ FE бензин хөдөлгөөртэй. За хурдны хайрцагны тухайд бол Toyota Probox автомат, механик гэсэн хоёр төрлийн үнэхээр сайн хоромтой машин юм а. Нохой. Гэхдээ манай нохой гэдэг шиг Toyota Probox бол чулуу. Гэхдээ манай Монголд маш их зөгцсөн чулуу шүү. Сайн Probox-тай хүн ч саран дээр ч хүрнэ дээ.